Google Earth-ийн хиймэл дагуулын зургууд дээр үндэслэн хэн ч хүссэн үедээ интернетээр дамжуулан дэлхийн 2D болон 3D газрын зургийг харахад зориулагдсан програм юм. Бид бүхэн энэхүү програмын ачаар өөрсдөө амьдардаг орчноо харахаас гадна дэлхийд дээрх аль ч газрыг судлах боломжтой болсон билээ. Гэхдээ энэхүү програмын ачаар хүмүүс маш нууцлаг, ажиргалтай зүйлүүдийг олсон байдаг. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр ихэнх хүмүүсийн харж байгаагүй харь гаригийн биед аврах тоглоомоос эхлүүлээд Google Earth-ээс олдсон хамгийн нууцлаг зүйлүүдийг та бүхэндээ танилцуулахаар илтгэлээ. Антарктидын нисдэг тавг, Антарктид төв. 2020 оны 10 дугаар сард нэгэн харь гариг сонирхогч хүн Google Earth-ийн тусламжтай 60 фут буюу 18 м өргөн харь гаригийн нисдэг тавгтай төстэй зүйлийг Антарктидын мөсөн дундаас олжээ. Тус ачиргалтай биетийг олдсны дараа зарим хүмүүс нисдэг тавгийн доотлын сүүдрийг нь хараад газар дээр биш, харин агаар дээр хөндөй байгаа юм шиг харагдаж байгааг ч тайлбарлажээ. Харь гаригийнхантай холбоотой олон зураг бичлэгүүдийг хурамч гэдгийг баталсантай адил тус зургийг судлах явцдаа хүмүүс хэд хэдэн зүйлүүдийг олж мэдсэн юм. Хэрвээ бид бүхэн зургийг ойртуулж үзэх юм бол нисдэг тавгны тал нь харагдахгүй байгааг, мөн нисдэг тавгийг тойрсон сүүдэр зураастай байхыг анзаарч болно. Тус зургийг Google Earth-ээс олдсны дараа хүмүүс сайдаар судалж, нисдэг тавгийг зүгээр жижиг усан сан болохыг нь олж чадсан байна. Үүнийг батлах жишээ нь хэрвээ энэ зураг дээрх нисдэг тавгийн эргэн тойрондох төстэй зүйлүүдийг харах юм бол том усан сан байхыг харах боломжтой. Тэгэхээр энэ харь гаригийн онгоц гэж нэрлэгдсэн энэхүү ачиргалтай зүйл мэдээж дугуй хэлбэртэй усан сан байх өндөр магадaltaй юм. Дуунаас хурдан тагнуулын онгоц Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улс дэлхийн хаанч байрлах ямар ч байг 60 минутанд устгаж чадах цагт 7400 км хүртэл хурдлах чадaltaй дуунаас хурдан онгоц бүтээхэд ойрхон байгаа билээ. 2017 оны 12 дугаар сард Америкийн батлан хамгаалах болон сансар судлалын технологийн Lockheed Martin корпорацийн төлөөлөгчид тухайн дуунаас хурдан тээвэрлэдэг онгоцыг бүтээх үйл ажиллагаа эхлүүлсэн тухайга хүмүүст мэдэгдсэн байдаг. SR-72 гэдэг нэртэй тус онгоц нь 1998 онд ашиглалтнаас гарсан тухайн үед Америкийн хамгийн урт онгоц байсан SR-71-ийн шинжлэгдсэн загвар нь юм. 2018 оны 1-р сард Google Earth-ийн нэгэн хэрэглэгч Lockheed Martin корпорацийн мэдээлсний дагуу ачиргалтай харь гаригийн гэмээр онгоцыг Флорида мужийн жижиг онгоцны зурагч дээр зогсож байсанг нь олж анзаарчээ. Тухайн зүйлийн харагдах байдлыг нь хүмүүс ажиглаж, магадгүй шинээр үйлдвэрлэхээр болсон SR-72 гэх дуунаас хурдан онгоц байх магадaltaй гэж үзсэн юм. Учир нь Lockheed Martin гаргасан зургуудтай тухайн зүйл тун тустай харагдсан тул хүмүүс SR-72 онгоц гэж үзсэн байж болох юм. Хэрвээ энэ зүйл Америкийн хамгийн сүүлийн тагнуулын тээвэрлэлд онгоц байсан бол яагаад бүх хүмүүст харагдахаар Google Earth дээр орж нууц биш байгаа нь ихэнх хүмүүст ачиргалтай санагдсан байдаг. Гэхдээ удалгүй тухайн онгоцны баазын хүмүүс энэхүү Google Earth-ээс олдсон зүйлийг Америкийн SR-72 онгоц биш, харин гаднах төрх нь өвөрмөц загвартай усан онгоц гэж тайлбарласан юм. Цус нуур Ирак улс. Иракийн Садар хотын захад орших Лага Урмило гэх нуурыг хүмүүс нэгэн нууцлаг ачиргалтай үйл явдалтай холбоотой гэж бодох болсон юм. Учир нь хүмүүс 2007 онд Лага Урмило нуурыг Google Earth дээрээс тухайн газрын бусад нуурнуудаас өөр улаан өнгөтэй болсон байсныг нь олж анзаарсан байна. Нутгийн хүмүүсийн хэлснээр махны худалдаачдын нуур руу хаяж байгаа хог хаягдлаас нь болж нуурыг улаан өнгөтэй болгосон гэдэгч судлаачдын үзэж байгаагаар хог хаягдал тус том хэмжээтэй нуурыг улаан биш хүрэн өнгөтэй болох учиртай гэж үзжээ. Харин бусад хүмүүс нуурын хачиргалтай улаан өнгийг химийн бохирдолтой бохир устай холбон тайлбарласан юм. Гэхдээ удалгүй судлаачид нуурыг судлах явцдаа улаан замаг болон бактериудаас болж энэхүү нуурыг улаан өнгөд оруулсан нь судалгаагаар ил болсон байна. Яг л Ираны хойд хэсэгт байрлах Урмен нууртай адил хэдэн 10 жилийн турш Вермило нуур ширгэсээр давсны хэмжээ нэмэгдэж бохирдсны улмаас Дуналиле гэх улаан замаг бактериудад үүссэн учраас энэхүү нуурыг улаан өнгөтэй болгосон гэж тайлбарлажээ. Египтийн пирамид, Египт улс. Америкийн нэгдсэн улсын судлаач Анжела Майкл гэх эмэгтэй Google Earth програмын тусламжтай хоёр хачиргалтай зүйлийг Египтээс олжээ. Тэрээр 2012 онд Египт улсын хойд хэсэгт орших Абу Сидман хотоос 19 км-ийн зайд мөн тус газраас 90 км хол байрлах пирамидтэй төстэй харагддаг эдгээр зүйлүүдийг олсон гэж мэдээлсэн юм. Эхний газраас олдсон энэхүү зүйл нь 836 м2 хэмжээтэй ачиргалтай хэлбэртэй дөрвөн биетүүд байсан бол хоёр дахь газарт 18581 м2 хэмжээтэй гурвалжин хэлбэртэй байгууламж бүхий зүйлүүд байжээ. Анжела эдгээр зүйлүүдийг олсныхаа дараа тус байгууламжуудыг магадгүй судлагдаагүй үлдсэн шинэ пирамидууд байх магадaltaй гэж үзсэн байна. Мэдээж одоогийн байдлаар Египт улсын нийт нутаг дэвсгэрийн 1% археологчид матлах хийснээс үзэхэд магадгүй түүний олсон энэхүү байгууламжууд шинэ пирамидууд байхыг ч үгүйсэхгүй юм. Гэхдээ Анжелагийн олсон тус пирамид чиг хэлбэртэй байгууламжуудыг эрдэмтэд дахин нэгтлэхаар болж хүмүүс өөрсдийнхөө тамгийг дэвшүүлсэн байна.
Тэдгээр хүмүүсийн нэг болох Ухаан мужийн Толедо их сургуулийн археологч профессор Джеймс Харрелл гэх хүн тухайн байгууламжуудыг хүчтэй салхины нөлөөллөөр илэгдэл орж толготын хэлбэрийг өөрчилсөн учраас дээрэс нь харахад яг л пирамид шиг харагдаж байгаа гэж тайлбарлажээ. Анжилас судлаачийн тайлбараас үзэхэд Египтээс олдсон эдгээр зүйлүүд шинэ пирамидууд байх боломжтой юу? Эсвэл Джеймс археологчийн мэдээлснээр салхины хүчээр хэлбэр нь өөрчлөгдсөн элсэн толгодууд уу? Та бүхэн юу гэж бодож байгаа сэдвэл хэсэгт бичүүлдээгээрэй. Хятадын нууц байгууламж, Хятад улс. Хэрвээ та маш нууц байгууламж хүмүүсээс хол төлөвлөхөөр болвол магадгүй хамгийн тохиромжтой газар нь элсэн цүл байж болох юм. Гэхдээ хүмүүс интернет дээрх маш олон судалгааны ачаар нэгэн хачиргалтай нууц байгууламжийг Google Earth програм ашиглан олж чаджээ. 2018 онд Хятадын хойд хэсгийн элсэн цөлөөс олдсон энэхүү хачиргалтай байгууламж интернет хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна. Энэхүү байгууламжийн харагдах байдал нь Англид байрлах Stonehenge байгууламжтай төстэй ба хүмүүс тус нууц байгууламжийг харь аргийн нисдэг тавгийн буухт зурвас эсвэл Хятадын маш нууц цэргийн бааз байх боломжтой гэж таамагладаг. Харин Джонатан Хилл гэх Аризона мужийн сансрын судалгааны ажилтан тухайн Stonehenge чулуун байгууламжтай төстэй зүйлүүдийг тайлбарлахдаа хэмэл дагуулаас тухайн газарт байх сөнөөгч онгоцнуудыг харахад нууц байлгах үүднээс тойрог хэлбэртэй хачиргалтай байгууламжнуудыг байрлуулсан гэж мэдээлжээ. Хэдий одоогоор тухайн харь аргийн гэмээр хачиргалтай байгууламжнуудын тухай мэдээлэл ил болоогүй байгаач Хятад улс магадгүй энэ газар цэргийн онгоцны туршилт эсвэл 51 дүр бүстэй адил харь аригтай холбоотой нууц туршилтуудыг хийж байхыг үгүйсэхгүй юм. Аврах тоглоом Итали улс. Хэрвээ та Google Earth-ээр дамжуулан Итали улсын хөдөө нутгаар аялж байхдаа зүлгэн дээр байрлах хачиргалтай аврах чихмэл тоглоомыг олж харвал танд ямар санагдах вэ? Хачиргалтай энэхүү аврах тоглоомын туулайг хүмүүс 2005 онд Google Earth програмын тусламжтай сансраас олж анзаарсан байна. Аса буюу яган туулай гэж нэрлэгддэг энэхүү аврах туулын чихмэл тоглоом нь Итали улсын Piedmont мужийн Brabazzo Sottona гэх тосгоны ойролцоо ууланд байрладаг. Хүмүүсийн мэдээлснээр 200 фут буюу 61 м урт, 20 фут буюу 6 м өндөртэй аврах туулайг 2005 онд Австрийн Вен хотын Гелатин уран бүтээлийн нэгдлийн 4 уран бүтээлчид тухайн ууланд байрлуулжээ. Тус чихмэл тоглоомыг байрлуулсны дараа аврах туулай маш олон хүмүүсийн анхаарлыг татж чадсан юм. Харин хүмүүс сүүлийн жилүүдэд аврах туулай гэнэт Google Earth-ээс алга болсныг нь олж анзаарч түүний хэн нэгэн хулгайлсан уу? Эсвэл эвдэрч муудан дахин засварлахаар хүмүүс авч явсан уу гэх асуулт үлдээсэн юм. Гэхдээ үнэндээ чихмэл туулай 11 жил байгалийн хүчин зүйлсийн нөлөөлөөс болж хурдан муудаж хөрсөн чингсэн учраас инхүү алга болсон байна. Одоо энэ аврах тоглоомыг тус газар байсан гэх уул мөрнөөс өөр юу ч үлдээгүй юм. Далавчид Пуучин, Америкийн нэгдсэн улс. 2007 оны 3 дугаар сард Америкийн Юта мужийн өмнөд хэсэгт Google Earth дээр нэгэн хачиргалтай нисэж байгаа биет хүмүүст харагдсан байна. Тухайн зураг маш олон хүмүүсийн анхаарлыг татсан шалтгаан нь хүн төрөлхтнийг бүтээсэн хамгийн аюултай зэвсгүүдийн нэг болох Далавчид Пуучинтай төстэй зүйлтэй холбоотой юм. Далавчид Пуучин бол асар хол зайд байрлах ямар ч байд хүн цохилт өгөх, дуунаас хурдан нисэх чадвартай маш аюултай сөнөг зэвсэг үлээ. Гэхдээ ягаад тус нутгийн дээгүүр Далавчид Пуучин нисэж явсан нь хүмүүст хачиргалтай санагдаж ямар зориултаар тухайн газрын дээгүүрнээс ч өнгөрсөн. Магадгүй тухайн үед Google Earth Америкийн маш нууц зэвсгүүдийн нэг болох Далавчид Пуучингийн зургийг авсан байх боломжтой юу гэх асуултуудыг хүмүүст үлдээсэн юм. Гэхдээ зураг дээрх объектыг зарим хүмүүс томруулж үзэхэд түүний хоёр талд нь хоёр баруун өнгийн далавчны хэлбэр байгааг нь хүмүүс анзаарчээ. Тус хэлбэрийг зарим хүмүүс олж харсны дараа судлаачид зургийг баталгаажуулахын тулд Google Earth дээрх энэ объектыг хэмжиж 90 фут буюу 27 м урттай болохыг нь олж тогтоосон байна. Үүнээс нь үзэхэд тус объект нь Далавчид Пуучин биш, харин тус газрын дээгүүр хурдтай нисэж өнгөрсөн онгоц байх нь гарцаагүй болсон юм. Судлаачид объектын тухай мэдээлэхдээ тухайд онгоц маш хурдтай нисэж өнгөрөх үед хиймэл дагуул онгоцны зургийг чанаргүй авсан учраас далавч нь бүдэг харагдаж, яг л Пуучин шиг харагдаж байгаа гэж тайлбарласан байна. Оршуулгын газрын зураг Америкийн нэгдсэн улс. Америкийн Техас мужийн Хансвилл дахь Марта Чаплин оршуулгын газраас авч Google Earth-д байрлуулсан энэ хачиргалтай зурагнаас та бүхэн ямар нэгэн хачиргалтай зүйлийг олж анзаарсан байх. Тус зураг интернет орчинд нийлэгдсэний дараа хүмүүс энэхүү модны ард ногдож байгаа бяцхан охиныг олж харсан юм. Гэхдээ тухайн бяцхан охиноос гадна түүний цаад талд нь байгаа хачиргалтай хүн шиг биетэй зүйл олон хүмүүсийг гайхшруулаад амжижээ. 2018 онд Google Earth дээр энэхүү зураг орсны дараа ихэнх хүмүүс зураг дээрх бяцхан охиныг оршуулгын газрын сүнс байсан гэж ихэндээ бодож байсан юм. Гэхдээ удалгүй маш олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан зургийн нууц ил болж сүнс гэж яригдж байсан охины зурагчин аав болох Джон Вест гэх хүн тус зургийн учрыг тайлбарласан байна.
Джон мэдээлэхдээ тухайд охиныгоо дагуулж яван Google Earth-ийн 360 градусын зураг авч байх үед нь охин модны ард нуугдаж энэхүү сүнс шиг харагдсан гэж тэрээр тайлбарлажээ. Тэгвэл охин сүнс биш юм бол түүний цаанд байх хүн шиг биетэй зүйл юу юм бол гэх асуулт хүмүүст үлдээсэн юм. Texas Escapes вебсайтад ганц байлдаг оршуулгын газарт олон янз бүрийн сүнс чөтгөрийг хүмүүс харсуучаар оршуулгыг чөтгөрийн зам гэж нэрлээд удаж байгаа гэж мэдээлжээ. Хүн тухайн газар очсон зарим хүмүүсийн сүнс харсан гэж ярьдгаас нь үзэхэд зурганд орсон энэхүү зүйл магадгүй чөтгөр байсан. Эсвэл зургийн муу чанараас харахад зүгээр л хар утас өмссөн гашуудчгүй эмгтэй байхыг үгүйсэхгүй юм. Хэрвээ та бүхэнд манай бэлтгэсэн контент таалагдсан бол лайк дарж өөртөө хамгийн нууцлаг санагдсан зүйлээ сэтгэл хэсэгт бичүүлдээгээрэй. Мөн та бүхэн манай сувгийг дэмжиж subscribe дараарай. Дараагийн сонирхолтой бичлэгүүдээр уулзцаая. Түр баяртай.